байцгаана уу? Энд байна. За та бүхэд энэ удаа би Бурханаас ирдэггүй нэг сорилтыг хэлж өгье гэж бодсон юм. Энэ бол айдас. Бурхан биднэрт үнэхээр айдсын сүнсийг өгөөгүй шүү. Тэгэхээр айдас бол дандаа чөтгөрөөс ирдэг байгаа. Айлах гэж оролдож байгаа нь ерөөсөө эзэж Бурхан биш. Тийм учраас энэ тохиолдолд маш хурдан хөөж явах хэрэгтэй. Тэр нь ямар сүнс нэрдээ яаж хөөх юм ч гэх юм уу тэгж та нарт бодож байгаа бол би та бүхэнд Филиппо 2:9-ыг уншия. Уншиж үгэй. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдэр түүнийг гэж Иесус Христос хэлж байгаа. Өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг түүнд соргосон. Тэр ямар ч чөтгөрийн ямар ч нөхөр зүйл байлаа гэсэн Иесус Христосийн нэр тэр нэрээс дээгүүр гэсэн үг. Тэгэхээр айдас бол хязгаарч Бурханаас ирдэггүй. Гэхдээ бид нар имэйлт бол үнэхээр би зөвхөн Бурханаас имэж түүнд итгэж найдаж амьдрах болно гэж тунгаглаад тэгээд яг юунаас айж вэ тэр бүхнийгаа хэлэх ёстой. Тэр айдас бол маш жоохон юмас орж ирдэг байгаа. Нэг эмэгтэй аборт хийхээс хүртлээр айдаг байсан. Тэгээд тэгсэн мөртлөө тэнд айдсын сүнс ороод ирсэн байсан. Тэгэж аборт хийлгэж байгаагүй хүн байхгүй юу? Тэгээд яна би жирэмсэн болвол яна аборт хийлгэжүүл яна хүсээгүй жимсэлтэй олчвол яна гэж айгаал. Тэгээд залбирах бүр чичрээд унах гэжсэн тэр эмэгтэй. Дараа нь хүмүүс янз ямар айлгадаг байгаа. Сошиал медиагаар айлгадаг байгаа. Хүнийг дамталдаг байгаа. Хүмүүсийг явуулж дамталдаг байгаа. Заримдаа айдсын сүнс бүр хурж иж хүнийг айлгах гэж оролдог байгаа. Багалзуурддаг байгаа. Эсвэл маш жижиг юм айлгадаг байгаа. Зүгээр л нэг бүдрэг чулуу юм шиг. Энийг баг дээр нь дарах хэрэгтэй. Яг бол баг дээр нь дарахгүй бол энэ жижиг айц том болоод хүнийг зовоогоод бүр хүнийг алах дээр хүртэл тулах боломжтой байгаа. Нийт төрөөсөө болоод янз янзын байдлаас хүмүүс бүр амиагалахтаар тулсан байдаг. Хизээч айдас бол Бурханаас ирээгүй байдаг шүү. Тийм болохоор айдсыг маш баг дээр нөхөх ёстой. Ямар нэгэн айлгаж байгаа юм амьдралд чинь орж ирэх хэл юм бол шууд тэмцэх ёстой. Яг ирэх чинь баш гэр орноо хамгаалж байгаа их орноо хамгаалж байгаа цэрэг шиг өөрийнхөө бие махбод сэтгэл санаа өөрийнхөө болон хайртай дотны гэр бүлийнхаа хамгаалж зогсох ёстой гэсэн үг. Тэгэхээр энд эхний ялжинд ямар ч байсан юу ч хэлэх ёстойгоор би зөвхөн Бурханаас имэж түүнд итгэж найдаж амьдрах болно. Тэгээд үнэхээр яг одоо миний дотор байгаа хин нэгэн хүмүүсээс айх айдас бүгдийг би өөрөөсөө хөөн зайлуулж байна гэж хөгстөө. Тэгээд дараас нь төгшөөр сүрдүүлэг өгж байгаа тэр бүх зүйлийг бүгдийг цэвэрлэж байна. Миний оюун санаанд болон сэтгэл санаанд миний мах бодонд заналгийлсан бүх үгсийг бүгдийг хүчингүй болгож байна эцэг Есүс Христосийн нэрээр гэж залбирлах ёстой. Тэгэд намайг болон миний гэр орныг, миний санхүү, миний гэсэн бүх зүйлийг, миний гэсэн нэр орсон бүх зүйлийг босгон төвлөх гэж байгаа. Тэр айдсын сүнсийг бүгдийг цэвэрлэж байна. Санаа зовлтыг бүгдийг цэвэрлэж хөөж байна. Би дахид санаа зовхгүй эзэн Бурхан дотор би амлаж байна гэж хэлэх ёстой. Тэгэхээр үнэхээр би Есүсийн загалмаан цусны хүчээр бид нар Есүсээр дамжуулан тэр хүчээр дамжуулан бид нар эзний өмнө зогсох эрх мэдэл надад байдаг бөгөөд айдсын сүнсийг илгээсэн тэр бүх төлөөлөгч нарыг принципалити буюу удирдагч нарыг бүгдийг цэвэрлэж байна. Хөөж байна. Бурхны яв гэсэн газар руу та бүхэн яв гэж хөөх ёстой. Тэгэд бодол сүнсээс айх бүх айдсыг хөөж нь Есүс Христосийн нэрээр хөөн зайлуулж байна. Айд чинь зайл миний гэр орноос надаас миний оюун бодлоос зайл. Миний оюун бодолд орж ирсэн тэр айдас болон айдсын сүнсийг хийсэн бүх зүйлүүдийг би зэн Есүс Христосийн нэрээр би яг одоо хариуцлын галаар шатааж байна. Би дахиж хизээч айдсаар хөтлүүлэхгүй зөвхөн би Есүс Христээр хөтлүүлнэ. Би Есүс Христосд нэрээр итгэж байна. Би Есүс Христосийн нэрээр би итгэлээр хөтлүүлэн уршаа явах болно. Миний бүх зүрх сэтгэл, оюун бодол, санаа бүгд Бурхан загтдаг. Яг одоо энэ цаг мөчид намайг айцаар далаалган сүрдүүлсэн бүх мэдээллүүдийг би бүгдийг Есүс Христосийн нэрээр хүчингү болгож байна. Тэр бүр айдас бүр анханаас орж ирсэн бол миний төрсөн цагаас эхэлсэн. Миний бүр өмнөөс ирсэн. Удам угшилт байсан. Тэр айлгаж ирсэн. Магадгүй удмын өвчин ч юм эрт үхлийн өвчин бүх юм байх юм бол эрт үхлийн үхэл зайл яг одоо би танаас айхгүй би мөхөхгүй мөнгө амтай. Тэр айдсын сүнсийг хүүхд байхаас орж ирсэн айдсын сүнсийг бүгдийг чөтгөрийн дайралтуудыг бүгдийг эзэн Есүс Христосийн нэрээр та нар бүгдийг зогсоож байна, хөөж байна, бас ариун сүнсийн галаар цэвэрлэж байна. Энэ залбирлуудыг ингээ хийж болно. Яг айдсын сүнс хөөхтэй би маш хүчтэй зоригтой хийдэг байгаа. Ягаад гэвэл айдсыг хөөх гэж байгаа зү. Тийм учраас айцаа чи зайлч гэдэг юм уу тэгж залбирна гэж бол байхгүй.
Тэгээд энэ цаг мөчид та эзэн бурхан та үнэхээр сүнсээр болон хүчээр эзний өмнө очиж байгаа тийм залбирлыг хийгээрэй. Танд амжилт хүсье. Баярлалаа.